Интернет үүссэн цагаасаа эхлээд хүн төрөлхтний хэрэглээнд асар хурдтай хөгжиж өнөөдөр бидний амьдрал интернетгүйгээр төсөөлөгдөхөд хэцүү болжээ. Тэгвэл интернет аль хэдийн өгсөн бол яах вэ? Өнөөдөр бид дэлхий даяар маш олон хүмүүсийн сонирхлыг татаад байгаа нэгэн онолын талаар ярилцах болно. Dead Internet Theory буюу үхсэн интернетийн онолоор хамтдаа аялцгаая. Юу гэж нэг бодлын би бас ингээд одоо төрж байгаа хүүхдүүдэд жоох хатаархдаг байхгүй яа тэлэр ингээд энэ хүүхдүүд ирээдүйд одоо бидний баг ингээд харах боломжгүй хүн төрөлхтний илүү хөгжсөн хувилбарыг харна те. Гэтэ нөгөө талаараа би бас 90-ад онд төрсөндөө баярлдаг. Интернетээс өмнө ухаалаг гар уснаас өмнө амьдрал ямар байсныг би ингээд нүдэрээ харж өссөн болохоор ер нь бол азтай. Тэгээ өнөөдөр хэдүүлээ Dead Internet Theory буюу үхсэн интернетийн онолыг ярилцах болно. Тэгээ сүүлийн үед ер нь онлайн дээр нэлээд буужинж байгаа. Тэгээ буужигнах шалтгааныг нь бас хэдүүлээ сүүл хэсэгт ярина. Гэхдээ энэ яг сүүлд гарсан онол бас биш. Яг одоо бидний харж байгаа Agora Road гэдэг ийм форум байдгийн бэлээ. Тэгээд энэ форум дээр Illuminati Pirate гэдэг нэртэй хүний бичсэн одоо энэ онол бол анхных нь үхсэн интернетийн онолыг гаргасан одоо газар. Энэ онолын талаар сонсчоод хүүе за энэ талаар өстой бичлэг хийхгүй болохгүй мэн айгүй сонирхолтой юм байна гэж бодсон. Ер нь бол энэ онол үнэнч байсан худлаач байсан нэг өдөр биелэгдэх нь ойлгомжтой. Утга санаа нь юу вэ гэхэлэр вэ штэ. Одоо ингээд бидний хэрэглэж буй интернет байгаа штэ. Бидний хэрэглэж буй интернет ингээд 90-ад он 2000-ад оноос хавлаад ингээд явж бүр нэлээд хиймэл оюун ухаан хөгжсөөр хагаад тэгээ одоо яг ингээд өнөөдрийн байдлаар бидний одоо амьд хүмүүс гэж боддог одоо энэ форум дээр бичиж байгаа хүмүүс эсвэл сошиал дээр хайрцдаг хүмүүс энэ дотроос маш олон одоо ингээ хиймэл под буюу хиймэл оюун ухаанаар ажилладаг энэ хуурамч аккаунтууд юмаа гэсэн юм санаа байгаа. Яг ч интернет өөрөө өгцөн гэсэн үг биш. Интернетээр байгаа хэрэглэгч нарын дийлэнх нь одоо энэ амьгүй подууд гэсэн юм утгатай. Яг эхлээд сонсохоор нэг үнэмшлээ санагдахгүй юу вэ? Одоо ингээ интернетээр байдаг аккаунтууд хайшин тэгээд хүмүүс биш юм уу те. Тэгээд хэд хэдэн статистик судалгаа мэдээллүүд харсны дараа бол ер нь бол энэ зүйл боломжтой юм байна шүү гэж бол бодоход хүргэн. Яг одоо бидний харж байгаа statista.com дээр гарсан энэ хүү статистик бол яг интернетээр байгаа нийт аккаунтуудын яг хэдэн хувь нь жинхэнэ хүн, хэдэн хувь нь одоо хуурамч подууд юм бэ гэдгийг бол хэлнэ. Өнөөдөр интернетээр байгаа аккаунтуудын хэдэн хувь нь та нар яг жинхэнэ хүн гэж бодож байна. Яг үнэнгээл таах гад оролт би сонсъё. Та нарын дийлэх нь маш бага тоо хэлсэн байна. 2023 оны байдлаар интернетээр байгаа аккаунтуудын 50% нь л жинхэнэ хүн. 50% нь одоо подууд гэж байгаа харж байгаа 16 оноос хойш бол өссөн байна. Энэ 14 он энэ яг юу болсон мэдэхгүй. Тэгээ одоо ч ингээ 25 болчихж байгаа шүү дээ. Жигд өсөлттэй гамжийн 25 онд бол 50-аас дээш хувь нь бол аль хэдийн подууд хиймэл оюун ухаантай подууд болсон гэсэн үг. Тэгэхээр энэ үхсэн интернетийн онолыг бол нэлээ бас үнний ортой болгож байгаа байхгүй юу. Тэгээ та хэд нэг зүйлийг анзаарсан бол энэ дээр нь одоо сайн подууд, муу подууд гэж байгаа байхгүй юу. Сайн подууд гэхлээрээ зүгээр л одоо интернетийн наазахын үйлчилгээний одоо чатууд, хиймэл оюун ухаан чатууд байдаг шүү дээ. Чатууд байна. Social Discord под одоо хайлтын системийн подууд гэдэг ч юм уу те. Тэгээ энэ муу подууд гэхлээр ямар нэгэн вирус одоо агуулдаг ч юм уу те. Ер нь сөрөг үр дагавартай хиймэл оюун ухаануудыг бол хэлж байгаа. Тэгээ зөвхөн вебүүдээс гадна бидний өдөр тутам хэрэглэдэг сошиалууд дээр хүртэл одоо хиймэл оюун ухаантай инфлюенсерүүд хүртэл орж ирж амьд хүмүүстэй өрсөлдөг болсон байгаа. Тэр та санаж байвал хэдүүлээ хэдэн жилийн өмнө Lil Maquela гээл Яна AI хиймэл оюун ухаантай инфлюенсер гарч ирлээ гээл ирээдүйд одоо амьд хүмүүстэй өрсөлдөх нь гээл бүр ингээд эвгүй баримтууд дээр гайхаад ярьж ирсэн шүү дээ. Хойч манд хүн хэдэн мянган дагагчтай байлаа? 50,000 болов. Чи өнөөдөр 2.4 сая дагагчтай болсон байна. Харж байгаа янз бүрийн брэндүүдтэй хамтраад эхэлсэн. Бичлэгнүүд нь видеогоор ингээд гараад эхэлсэн. YouTube суугтай болцсон. What? BMW-тэй хамтарсан байна гинүү? Тэгээ жинхэнэ хүн болчихж байгаа юм уу те.
BMW-гийн хиймэл оюухан жинхэнэ болчихж байгаа юм. Окей. Make it real. Окей, харж байгаа. Тэгээ ер нь тухайн үед хэдүүлээ эвгүй баримтууд дээр ярьдаг байсан юмнуудын бараг талаас илүү хувь биелэл олж байгаа хаа. Ер нь бол түүний нэг нь бол энэхүү AI инфлюенсерүүд байна. 2.4 сая. Яг нь ард нь байгаа хүмүүс гэсэн нэлээд шаргуу ажиллаж байгаа шинжтэй өнөө энэ тэмдгийн брэндүүдтэй хамтралтай. Тэгээ өгсөн интернетийн онлыг яг сүүлийн үед нэлээд ингэж тренд болгох шалтгаан нь юу байсан бэ гэхээр Meta-гийнхан бидний өргөн хэрэглэдэг Instagram, Facebook-гийнхан AI хэрэглэгч нарыг одоо энэ урсгалд оруулна гэж бол мэдгдсэн байгаа. Тэгээ хүмүүс бол бөө юм болно тийм үү? Та зүгээр төсөөлтөө ингээд нэг зураг постлоо доор нь ингээд зурны чин доор комент байвал тэр комментиг жинхэнэ хүн үү эсвэл зүгээр хиймэл оюухаан уу гэдгийг ингээд мэдэхгүй байна гэсэн үг. Тэгээд нөгөө талаараа айгүй олон хүмүүс за энэ Meta-гийнхэн өөрсдийнхөө компани жинхэнэ дампууруулах юм хийж инда гэж үтсэн байгаа. Одоо ингээд сошиалар аюу их сурчлагууд байгаа тийм үү? Одоо байгууллагууд аюу сурчлагаа тавьж байгаа. Тэгэхээр тэр сурчлагаануудыг үзэж байгаа аккаунтууд нь хүртэл одоо энэ жинхэнэ хурамч байхыг яллахад хэцүү болж ийн гэсэн. Тэгээ Meta-гийнхэн хүмүүсийг бүр нэлээд буужсны дараа буцаад AI аккаунтуудаа устгасан байгаа. Тэгээ ер нь яг аль хэдийн Facebook дээр хідэн хуурамч аккаунт байгааг бид нар мэдэхгүй тийм үү. Тэгээ дээрэс нь Meta-гийнхэн өөрсдийнхөө одоо энэ хиймэл оюухантай хэрэглэгчдийг оруулах юм бол тэгэл ер нь бол тэгээд яг нэг өгсөн интернетийн онл бол ингээд эхэлж байгаа гэсэн. CNN дээр гарсан мэдээлэл нь 2019 оны 11 сард Facebook 5.4 тэрбум guys 5.4 тэрбум хиймэл аккаунтууд устгасан байгаа. 5 жилийн өмнө 5.1 тэрбум байсан биш. Одоо хэд болсон байх вэ? Ялангуяа Монголд улс төрийн зорилготой хідэн хуурамч аккаунтууд, хідэн цаана амьд хүн байхгүй зүгээр л тролл аккаунтууд гэж нэрлэхдээ байгуул та зүгээр төсөөлтөө сонгуул болгоноор хідэн мянгаараа зүгээр үйлдвэрлэж байгаа ш. Тэгэхээр Монголын хувьд ч гэсэн энэ бол ер нь нэлээд том асуудал. Энэ хуурамч аккаунтууд ер нь бол бас гэмт хэргийн шинжтэй байдаг. Сайн нэг хэсэг насан туршийн хүүхдүүд өөрөө хүүхд юм шиг аккаунт нэгээд насан туршийн хүүхдүүдтэй ингэж огтудтай ч юм уу те чаталж агаад одоо ингэ янз бүрийн зураг мураг солилцоод тэгж дараа нь сүрдүүлээд нэг тийм нэлээ эвгүй хэрэг гарсан. Тэгээ тэрнээс гадна зүгээр л сөрөг комментууд одоо ингээд Facebook дээр чинь ингээд харж байхад нэлээд их хараалтай нэлээд тийм жоохон галзуудуу аккаунтууд ингээд өөрийнхөө жинхэнэ хүн байхгүй. Жинхэнэ нэр нь байхгүй. Зүгээр л ингээд хүн хараах гэж одоо нийгэмд гаргаж буй өөрийнхөө лүүзер юугаа ингэж нийгэмд ингэж уур уцаараа хуурамч аккаунтаар гаргадаг тийм хүмүүс бас Facebook дээр зөндөө байна. Тийм учраас нэг уриалах юм юу вэ гэхээр ер нь энэ хуурамч аккаунт байвал ер нь их тоохгүй байх хэрэгтэй. Манайха 8-аас 12 дугаар ангийнхан байвал анхаарлаа хандуулаарай. Монголд биш үү? Mind Rush-ийн цоо шин үе дахин эхлэх гэж байна. Сая 1-р үеийн дууссан. Одоо 2-р үе эхэлж байгаа шүү. Ангиараа эсвэл багаараа асуултанд хариулаад гой шагналуудын эзэн болох байгаа. Яаж оролцох вэ гэвэл машингийн та нарт Toki аппликейшнийг татаж аваад Mind Rush гэсэн зэс рүү ороод нэгэн санаачлагаараа админ болоод бүртгүүлээд 6 оронтой тоо авна. Тэгээ тэр 6 оронтой кодоо дараа нь тэр 10-аас 20 хүүхдүүдтэй одоо багийнх нь руугаа явуулаад та ингээд нэг баг боллоо гэсэн. Тэгээд сайхан өдөр болгон асуултанд хариулна. Том багийн жинхэнэ нэр хэн бэ гэх мэтлэн. За арайч энэ шиг амархан биш махэд ер нь бол хөөхөн дайггүй асуултууд байгаа. Асуултуудаа 8-аас 21 цагийн үед завтай үед ороод сайхан хариулж болно. Тийм хүнд битгий хэлээрэй заяа. Хэрвээ та нар Unitel-ийн дугаартай бол өдөр болгон шин бэлэг нээлгэх эсвэл оноогоо бүүстэрлэх одоо давуу талтай байгаа шүү. За тэгээд багаараа ангиараа Mind Rush-та идэвхтэй оролцоороо 5 сарын 19-өөс 5 сарын 30 хүртэл болж байгаа шүү. Маргаашнаас одоо шууд эхэллээ гэсэн үг. Өндөр оноо авсан хүмүүсийн бэлэг нь Instax камера, 300 сая төгрөгийн Vans, Converse, Nike-ийн эрхийн бичгүүд, тэгээд Shopee, Cloud9 бэлгийн картуудаас одоо хүүхэд тус бүр хүссэн бэлгээ сонгох боломжтой байгаа. За тэгээд ангиараа хамт олноороо багаараа Mind Rush-т идэвхтэй оролцоороо. Guys. Тэгээ Facebook-ийн эвгүй тохиолдлууд бол үүгээр дуусаагүй. Бүр 2014 онд Facebook-ийн биш үү? Энийг сонсвол та бараг итгэхгүй зөө. Бараг 700 мянган Facebook хэрэглэгчийн эмоц дээр нь туршилт явуулсан байгаа. Яасан бэ гэхлээр вэ штэ. Facebook feed байгаа штэ. Home feed байгаа штэ. Одоо ингэж доошлуулдаг одоо гол мэдээллийн тэр одоо feed дээрх мэдээллүүдийг өөрчилж өөрсдийнх нь сэтгэл санаанд нь яг эмоцтод хэрхэн нөлөөлж байгааг туршсан гэсэн. Тэгэд энийг бол Facebook-ийнхэн чимээгүй хийх гэсэн боловч бол аригдсан 7 хоногийн турш Facebook дээр нь гарч байгаа мэдээллийг ашиглаад
тэрхүү одоо энэ мянган хэрэглэгч нар эсвэл депрессэнд орж гинөө эсвэл аз жаргалтай болж гинөө гэдэг дээр ингэж судалгаа хийж нэг бодлын лабораторийн харах шиг тийм судалгаа хийсэн гэсэн үг байхгүй. Тэгээд бөөн болоод Facebook-ийн баригдаа тэгээд Facebook-ийн төлөөлөгч нь юу гэж хэлсэн бэ гэхээр бид бүтээгдэхүүнийхээ үйлчлэгийг сайжруулахын тулд одоо Facebook-ийн engage-ийг сайжруулахын тулд одоо ингэж судалгаа хийдэ. Тэрхүү судалгааны томоохон хэсэг нь хүмүүс өөрөөр контентээр хэрхэн одоо хариулт үзүүлэлтийг харах юм аа. Хэмэлчлэн ер нь бол зүгээр ингэж яагаад ер нь өнгөрцөө. Тэгээ jubilee гэж сувг дээр нэлээд сонирхолтой юмуд оруулдаг. Тэгээд энэ сэдвтэй холбоотойгоор нэгэн контент жилийн өмнө оруулсан байна. Энэ болохоор яасан бэ гэхээр 6 хүнийг хооронд нь чатлуулад тэгээд тэр дунд хэн нь яг нууц одоо импостер хиймэл оюухан байгааг олох. Тэгээ хариулт нь бол хүмүүс бол ялсан. And you win. The lights turn red. That means the AI still in the box and you all lose. 3, 2, 1. Yes. Хүмүүс хиймэл оюуханыг бол олж яатсан. Гэтэл ер нь бол одоо өнөөдрийн хиймэл оюухан бол маш хэцүү. Ялахад бол маш хэцүү. Тэгээ Human or Not гэдэг ийм бас сайт байд юм байна. Энэ сайт нь болохоор би хүнтэй харьцаад хиймэл оюухан мөн үгүй юу гэдгийг нь би хэлэх юм байна. Би таах юм байна тийм үү? Hey, how's it going? Ингээл хэлээ л да. Одоо хариултыг хараад та энийг жинхэнэ хүн үү эсвэл хиймэл оюухан уу гэдгийг 1 минут дотор хэвлээ шийдэх юм байна. За надад туслаарай guys. Та нарын тусламж хэрэгтэй шүү. Юу н бичлээ сандчихгүй л ах. I'm good, just go to work. You гэдэг нь айгүй амьд сонсогдож байна. I'm making content about you. Энэ юу хязгаартай байна. Шууд явчлаа. Are you a real human гэжсэн баггүй юу? Or AI гэжсэн. Тэгэхэд маш ингийн асуух гэжсэн. За юу гэж хариулна харъя. A loan officer from Phoenix. Right kind of content. YouTube content for human. За ингээл ойлгомжтой. За 10 секунд байна. 10 секунд гээс хариулаарай залуу минь. Хиймд оюухан минь. Эсвэл хүн минь. Би бол энийг хүн гэж бодож байна. Of course I'm real. Яагаад хүн гэж бодох шалтгаан нь юу вэ гэхээр энэ дээр ингээд зүгээр жоохон хаанг битсэн байгаа байхгүй юу? Зүгээр л юу гэд ингээд зүгээр юм хаамаагүй эможитэй. Би хүн гэж бодож байна. Хэрвээ бод бол үнэхээр мундаг байна гэж бодъё. Окей. Бид бүтлгүүтлээ. Бидний дөнгөж чадлаа. Тэгээд энэ сэдвтэй холбоотойгоор аюул сонирхолтой аппликейшн гарсан. Social AI таад нэрийг сонсоод гадралж байгаа. Юу вэ гэхэлэр биш үү? Та нар өөрөөсөө сошиал ертөнцийг бүтээж наа л гэсэн. Хүссэн хэмжээний их дагагчтай, ямар дагагчтай байхаг хүртэл шийднэ. Хараа энэ дээр supporters гэж байгаа. Supporter троллууд, шүүмжилдэг хүмүүс, боддог хүмүүс, пүүг оптимист, пессимист, alarmist, skeptics, sarcastic үзэн ядагчид. Окей. Дагагч нарынхаа төрлөө оруулаад тэгээд сая дагагчтай болсон ч болно. Сая subscribe-тай байхыг ямар үедээ та нар мэдэрч болно. Яс юм дээр энэ сувг дээрх сая subscribe бүгдээр хиймэл оюухан бол яах вэ? Сүүлийн 10 жил би гав ганцаараа өөртөө контент хийсэн бол яах вэ? Тийм бараг цуврал кино байл зөв юм шүү. Нэг залуу ингээл ютубер болох гол амар хичээгэл бичлэгээ хийгээл тэгэл зүгээр ээж нь ч юм уу нэг дотны хүн хиймэл юунууд поднууд ээгээд ингээд өөрийг нь бичлэн үзүүлдэг. Тэгэл тэрэндээ ингээд бүр ингээд 10 жил хуурцсан. Тэгэл 10 жилийн дараа ээж нь хүү минь уучлаарай. Чиний YouTube дээрх бүх subscribe-ууд хиймэл. Ээж нь чамайг зүгээр сая subscribe-тай болох мөрөөдөлт болохоор чинь л мөрөөдлийг чинь биелүүлээ гэж бодсон юм. Яс амар дарк санагчлаа нэрэд үзүүлсэн чи. Oh my god, та нар жинхэнэ бистэй вэ? Хэрвээ би жинхэнэ биш бол яах вэ? Түшиг гэж байдгүй бол яах вэ? Түшиг бол зүгээр хиймэл оюухан бол яах вэ? Хөгжсөн хиймэл оюухан бол яах вэ? Монголоор ярьдаг. Та нарын хинчин ч намайг яс юм дээр хараагүй шин. Амьдаар минь. Гиснээс сүүлийн үед бол бүр энэ YouTube дээрх AI контентууд бол утгаалцсан. Ер нь бол утгаа алдсан. Яг үедээ бид нар Voyager гэдэг энэ сувгийг харж ийн. Ер нь бол тогтмол посттой. Тэгээд 516k subscribe-тай 1800 видеотой байгаа байхгүй. Тэгээд зүгээр хараа Elon Musk-ийг эдгээр ашиглаад одоо энэ Tesla утас муц ч юм бол гарахгүй штэ. Elon Musk өөрөө ямар ч ийм тиймхүү санаа алгаа гэд хэлсэн байгаа. Тэгэхэд бол энэ бол яг цэвэр хиймэл оюун ухааны YouTube сувгууд ингэж
пүүслээр агаад тэр нь баг ингээд жинхэнэ нэргэсэн хүмүүс ингээд Tesla Elon Musk гар утас гаргах гэж байгаа юм болов уу гэдэг ингээд сошиалар бүр ингээд тарцсан. Тэгээ ингээд хүмүүс ингээд бүх бичлэгэнд нь ер нь бол итгэцэн байгаа байхгүй юу? Хандлтууд нь харж байгаа 5 сая, 3 сая, 3 сая 2 сая их хандлттай сувгууд нь бол юм байна. Тэгэл ингээл харийнхны талаар ч юм уу те Discover Answer гэдэг энэ сувг байна. 17 Pro-гийн талаар танилцуулчихж байгаа шиг. Apple Glass харж байгаа. iPad Pro 25 онд гарах мэдээллүүдийг Apple дээр суурилсан юм сувгууд. Тэгээ хандлтууд хүмүүс нэлээд үзээд байгаа байхгүй юу? Ер нь бол яг алгоритмд нь тааруулаад байгаа учраас Go Cat гинэ хүүхдийн AI сувг юм уу? 500 мянган хандлттай. Horror Kitten Тэний хүүхдүүд амар их үзэж байгааг яваад. Сайн тэр хүүхдийн сувг гэхэд л өдөрт 200 subscribeтай. Хандлт нь бол өдөртөө нэг 30-аас 50 мянган хандлт бол олж байгаа маань. Тэгээд энэ хандлтууд бол Монголоос биш гадаад дэлхийн нийтээс болохоор бас нэлээ хөөрхөн орлого орж ирж байгаа. Түрүүний Voyager гэдэг энэ гайгүй бас олж байгаа юм магадгүй. Түрүүний Voyager гэдэг энэ сувг вэ штэ. Хамаагүй илүү олж байгаа юм байна. Тэгээд өөртөө бичлэг хийх шаардлага байхгүй. Би энэ судалж байгаа сургалтын дээр хийнэ. За ер нь бол иймэрхүү. Тэгээд энэ бүх мэдээллүүдийг хараад тахт бол энэ өгсөн интернетийн онол бол зүгээр ч нэг галзуу хүний бичсэн зүйл биш юм аа. Энэ бол угаасаа одоо биш маа гэхэд ирээдүйд угаасаа л биелэлээ олох онол юм аа. Хиймэл оюун ухааны хөгжил ямар түвшинд байгаа лээ. Хүмүүсийн гаргаж байгаа судалгаагаар байна шүү дээ. 2025-аас 30 оны энэ хавцаа интернет хэрэглэгчдийн 99.9% нь бол хиймэл оюун ухаантай болно гэсэн судалгаа өрчлсөн таамагуд яваад байгаа. Тэгээ миний бодлоор бол тэгхэл ах гэж бодож байна. Яагаад гэвэл энэ хиймэл оюун ухаан энэ подуудын үржил бол хүн шиг үржихгүй, амьд амьд шиг үржихгүй. Энэ бол нэг асар өндөр хурдталтайгаар нэг бүүн болох юм бол тэгэл ер нь бол тэр хэдэн тэрбум 7-8 тэрбум хүн бол юу ч биш. Тэгэхээр яг яаж тэр нэг хэрэглэгчийг жинхэнэ эсвэл хурамч гэдэг ялах вэ? Ялангуяа сошиал дээр бид нар яаж харьцаж байгаа хүнээ, интеракц хийж байгаа хүмүүсээ жинхэнэ гэдгийг ялах вэ гэдэг л хамгийн том челленж болно гэсэн үг. Тэгээ хэрвээ та жинхэнэ хүн бол лайк гарч эртээ бүтгүүлээрэ. Тэгээ дараа имжлэгээр уулзлаа. Түр баяртай guys.